сайн байцгаана уу? Би Тэргэлэн. Өнөөдрийн подкастаар бүгдээрээ эртгийн хэл гэдэг сэдвээр та бүхэнтэй хуваалцах хүслээ. Ер нь бол би одоо оюутан насаа харахтаа ч юм уу өсвөр насаа ингээ харахад жоохон харамсаад байдаг зүйл байдаг. Би эртгийн сонголтыг хийхгүй яаваа. Эртхэн би энийг ингэж таньж мэдэхгүй яаваа. Эртхэн би одоо ийм зүйлсүүдэд өөрийгөө дасгалжуулж явахгүй яаваа ч гэдэг юм уу. Ингэж жоо харамсах зүйл байдаг. Тэгэд бүх боловсролоос хамгийн үр дүнтэй үнэлүүштэй одоо хийх ёстой зүйлсийг шаардлагатай бол одоо дуртай дургүй байсан ч гэсэн одоо хийж исэн бол тэр жинхэнэ чадвар юм байна гэдгийг ойлгож байна л та. Тэгээд хүмүүс ярьдаг хүнд ажил гэж, хэцүү ажил гэж. Тэг яагаад хэцүү байгаа юм бэ гэдээ одоо би ингээл ажил дээрээ ч юм ингээ харахад одоо маш олон дээр ингээ харахад юу вэ гэхээр хэцүү ажил гэдэг нь одоо таны хийх ёстой байсан боловч хийлгүй орхисон тэр зүйл чинь л таныг хэцүү болгоод байгаа юм байна гэдгийг л бас ойлгож байна л да. Өөр дөрөж гэсэн муу ялгаагүй заримдаа би ажлын маш их төлөвлөгөөтэй байх үед хин нэг надад юм даалгаж өгдөг. Тэгвэл чи амрах юм чин дараа нь хийчихье гэж явж байгаа л одоо зөндөө болоо ажил болчдөг тий. Тэгээд тэндээ түүртэж уурлаж стресстэй ямар хэцүү юм бэ гэх үеч гэсэн байсан байдаг. Гэхдээ бидний 90 тойрны хайртай дотны хүмүүс биднээс одоо юу хүсэн хүлээж идэм болоо гэд харахаар биднээс одоо цаг төлөвлөлт, хүнд ажил тий. Тэгээ шудраг, шаргуу байдал, хариуцлага, нөхцөл байдлыг үл хамааран эерэг хандлагыг биднээс өргөж хүлээдэг байсан юм шиг. Тэгэхээр миний хувьд бол одоо ингээд их сургуульд байхдаа сахилгачлалтын одоо Сахилга Батын үн цэнийг ойлгоогүй л явсан баг. Тэгээ саяхныг хүртэл штэ. Тэгэхээр би одоо Сахилга Батын үн цэнийг ойлгоснороо юу вэ гэхээр одоо тэр замбраагүй амьдралын хим маягаасаа болж тий. Одоо оюутан байхдаа бол маш замбраагүй байлаа штэ. Замбраагүй амьдралын хим маяг нүдэндээ зөвхт гэснээр хийдэг тий. Ингээл ямар ч цаг төлөвлөлт байхгүй, ямар ч хариуцлагатай байдал байхгүй, нөхцөл байдалтай дарлагдчихсан бүх юмыг боломжгүй гэж хардаг тийм байсан байна. Гэхдээ би сүүлд ингээл одоо зөв сонголт хийгээл ирэхтэй, зөв хүрээл дунд байгаал, зөв хамт олон дунд байгаад ирэхтэй юу олж мэдэж байна гэхээр Сахилга Бат, сахилгачлалтын үндэс чинь ямар давуу юм бэ гэдгийг ойлгож байгаа байхгүй. Заримдаа ингээл юмсыг ингээ аргагүй ихэнд хийдэг байсан. Аргагүй ихэнд хийх үеч байсан. Тэгвэл эдгээр зүйлсийг хийхийг хүсэх бас үедээ бас тэдгээр хүссэн учраас хийх цаг бас ирдэм байна гэдгийг аягүй сайн ойлгож байна л та сүүлийн үед. Тэгээ би бас та бүхний бас урамшуулмаар байна. Жижигээс эхлээрээ өөрөөсөө сахилгажуулахыг хүртэл жижигээс эхлээрээ тий. Маргааш их зүйлээ маргааш л бол. Тэгээ маргааш өөрийгөө та томор сахилгажуулснаас өнөөдөр өөрийгөө та багагаар жижигээр сахилгажуулж ихэл. Тэгээ өөрийгөө хөгжүүлж ихэл тий. Энэ чухал. Өөрийгөө сахилгажуулна гэдэг жижиг зүйлээс бас эхэлж болно шүү дээ. Тэгэхээр юу вэ гэхээр та бүх зүйлийг одоо хийн гэсэн үг бол бас биш аа. Тэгээ Бенджамин Франклин юу гэж хэлсэн бэ гэхээр бүх хүслээ хангах гэж одоо зовсноос анхны хүслийг дарсан илүү амраа гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ бүгдийг нэг дор хийн гэсэн үг ердөөсөө биш аа. Тэгээд үүнд бас цаг хугацаа мэдээж шаардлагадна. Тэгээд жижиг зүйлээс эхэлж өнөөдөртөө төлөвлөх нь маш чухал байна. Тэгээд юу юунаас илүү маргааш гэхээс илүү те ирээдүй гэхээс илүү өнөөдөр маш чухал шүү гэж хэлмээр байна. Тэгээд нэг өдөр та том өөрчлөлт хийх сахилгажуултыг аажмаар хөрөнгөлөөл ирээдүйд тэр чинь танд маш том зүйлийг авчрах болно гэж би итгэлтэй. Тэгээд баярлалаа та бүхэндээ дараагийн подкастаар уулзцгаая.